За сайн байцгаана уу манай усан мах баттай мэлхий хилэнц загалсны ордныхны маань 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 31-ний хоорондох ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За энд одоо нийт төрөнд одоо анхааруулах юм бол та одоо аялал зугаалга эсвэл аялал янз бүрийн одоо эрт тийш аялалд хол явах гэж байгаа бол одоо машин тэрэгний асуудал маш сайн хянууд үзээрэй тийм ээ. Мөн одоо осол аваараас болгоомжлоорой гэсэн ийм мессеж өгч шүү. За энд одоо яг санаа зовоож исэн одоо мөнгө төрөний асуудал, ажил төрлийн асуудал шийдэгдсэн байдал харагдаж байна л да. Тэгээ одоо яг удаж одоо мөнгө амлсан эсвэл одоо авах гэж байгаа мөнгө жоохон удаан байгаа юм шиг тийм ээ. За тэгээд яг энэ дээр бол одоо бараг л одоо цаасан малгай өмсгöd байгаа юм шиг тийм ээ. За нэг л их мөнгө тоо байгаад гэдэг гар дээр авч байгаа юм байхгүй байгаа юм шиг юм харагдаад байна юм. За ийм болвол одоо энэ 7 хоногийн зүйлээр одоо байдал одоо сайжирч гэдэг юм уу клэр болж мөнгө төгрөг авах нэ гэж харагдаж байна. За энэ дээр одоо би бас нэг юм харж байгаа юм тууштай байдал дутаад байгаа юм шиг тийм ээ. За яг энэ дээр одоо энэ нэг одоо Richman гэсэн байна л да. Тэгэхээр зэрэг энд их одоо хөрөнгө мөнгөтэй эсвэл одоо таны дарга цэрэгч байж болно их мэдлэлтэй тийм ээ. За энэ хүн одоо таны энэ дээр одоо ингээд мөнгө авсны дараа одоо сэтгэл хансан тийм ээ. Аль эсвэл одоо дахиж ажиллах сонирхолгүй байгаа юм шиг ийм харагдаад байна юм. Тэгэхээр энэ дээр одоо маш сайхан анхаармаар байна шүү. Энэ тууштай байдал дутаж байгаа юм шиг тийм ээ. За тэгээ эсвэл одоо ямар нэг байдлаар тийм ээ энд одоо маргаан аль эсвэл биений хэлсэн дөрөв тууштай байдал дутсан тийм ээ. Тэгээ одоо энэ дээр бас ямар нэг байдлаар одоо нэг ирээдүйн төлөвлөгөөгүй байгаа юм шиг л харагдаад байна да. Эсвэл одоо мөнгө авчгаа дахиад ажил хийхгүй байгаа юм шиг эсвэл хийх сонирхол төрөхгүй байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо маш сайхан анхаараарай. Ингэснээр одоо энэ хүний итгэлийг алдах тийм ээ. Одоо амлсан барьсан юмаа буцах ийм харагдаж байна шүү. Хэрэг одоо өшөө жоохон тууштай байх юм бол энэ хүний итгэлийг олж авах юм бол одоо байдлаас сайжирнаач гэдэг юм уу. Эсвэл одоо хүсэл биелнэ гэсэн ийм энэ дээр одоо wish will granted гэсэн байж байгаа. Тэгэхээр ямар ч байсан хүсэл биелэхээр ингэж харагдаж байна. За энэ дээр одоо настай хүний одоо эсвэл одоо энэ дарга цэргийн санаа зовж байгаа таны одоо ийм одоо тууштай биш занч гэдэг юм уу иймэрхүү байдал санаа зовж байгаа. За энэ дээр одоо та өөрөө бас асуудалтай байгаа тийм ээ. Яахаа мэдэхгүй эсвэл одоо ахиж итгэх итгэлгүй байгаа юм шиг. За энд ирээдүйн харахаар зэрэг ахаад л одоо гэрээ контракт ажил төрлийн байдал бас л одоо үл мэдэгдэх байдалтай ийм харагдаж байна шүү. Энэ дээр анхаараарай. За хайр сэтгэлийн асуудал дээр мөн адилхан тийм ээ. Энэ дээр эргэлзээ төрүүлсэн. За энэ хүн одоо яг ингээд байдал сайхан болоод ч юм уу одоо эсвэл одоо таныг одоо их удаан байгаа юм шиг тийм ээ. Одоо таныг миний хань болооч гэж хэлэлгүй эсвэл хамт амьдрал эсвэл дараагийн алхам хийхгүй удаад байгаа юм шиг юм харагдаж байна л да. Энэс болж одоо таны сэтгэл зовсон тийм ээ. Эргэлтсэн ийм байдал харагдаж байна. Тэгэхээр зэрэг за тийм нэгдүгээрт нь за мөн одоо за тэгээ энэ дээр одоо авах гэхийн ухаанаар хандаарай тийм ээ. За мөн энэ дээр одоо энэ хүн одоо таныг одоо ингээд яг нэг юу гэдэг дөнгөж ингээд нэг сайхан
харилцаа нэг сайхан болоод одоо нэг итгэл төрөөд эхэлж байхад одоо алга болцсон юм шиг тийм ээ. Тэгэл гэнэт буцаад гарч ирээд байгаа юм шиг тийм. Иймэрхүү юм харагдаад ах юм. За энэ хүн хэрэг одоо ямар нэг байдлаар одоо явчихсан байгаа бол одоо буцаж ирэх үү гэдэг асуудал байгаа бол ирнэ л гэж харагдаж байна. За ямар нэг хүн одоо тантай холбоо тасралгүй байж байгаа бол буцаж ирэх үү гэж байгаа бол ирнэ. За энэ хүнийг авах хэсэг нь одоо таны асуудал боловч би өөрөн дээр одоо өөрийнхөө картан дээр гарсныг хэлэхэд энэ хүн яг ирсэн шигээл буцаад явчих юм шиг харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ хүнийг одоо уучлаад явуулаа. Энэ харилцаа хэдийгээр энэ хүн одоо маш царайлаг одоо юу гэдэг иймэрхүү байдалтай байж магадгүй. Гэхдээ уучлаад явуулаа гэсэн ийм мессеж үйж байна. За мөн одоо энэ хугацаанд энэ 7 хоногт ч гэдэг юм уу тийм ээ. Одоо believe in impossible гэж гарсан байж байна л да. Тэгэхээр би энэ дээр бас гинтийн сайхан би түрүү хэлсэн мөнгө төгрөг авах ёстой, мөнгө төгрөг авсан ийм байдал харагдаж байна. За яхахгүй одоо буцаж ирэх нэ. Одоо ямар хайр сэтгэлтэй хүнийг буцаж ирэх үү гэж хүлээж байгаа бол буцаж ирэх нэ. Тэгээд энэ хүнийг одоо авах уу байх уу гэдгийг би хэллээ тийм ээ. Таны одоо шийдвэрлэх асуудлаа миний харж байгаа бол энэ хүнийг одоо уучлаад явуулаа гэсэн байна. Яагаад гэвэл одоо энэ хүн хэтэрхий удаан байна шүү. Одоо олон сонголтууд харж яваа юм шиг ийм байдал харагдаж байна шүү. Одоо та одоо тэр олон сонголтны нэг ч юм шиг заяа. За мөн одоо энэ дээр одоо дараагийн одоо хүн эсвэл одоо би хайртай гэж эндүрч байгаа юм шиг харагдаад байгаа юм. Энд дээр одоо цаг хугацааны асуудлаар одоо энэ хүн жинхэнэ нүр царайгаа гаргах нь байна шүү. За ийм мессежнүүд байна. За ингээд та бүхэндээ одоо ажилд амжилт хүсье. Та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайруудаар орж мэдээлэл аваарай. За би эх 7 хоногоос одоо 11 дугаар сарын ерөнхий төлөвийг уншнаа. Хүлээн авч үзээрэй. Баярлалаа баяртай.